За тэгэхээр манай Төв аймагт олимпизмын сурталчлах аяг явагдаж байгаа нэлээд одоо хэд хоногийн өмнө энд олимпийн 3 медаль аясан та нар мэдчихэж байгаа тийм ээ. За тэр аяны хүрээнд Төв одоо энэ олимпизм үйл ажиллагаатай холбоотой та бүхэнд манай сургуулийн төгсөгч Монгол улсын гавьяа тамирчин хэн билээ? За мандах наран. Тэгээд дэлхийн хошоо хүрэл медаль. За ийм одоо Монгол тамирчин манай сургуулийн одоо төгсөгчтэй. Тэгэхээр зэрэг энэ хүнийг бас та бүхэнтэй уулзуулах чагаадаа баяртай байна. За тэгээд энэ ахыхаа яриаг одоо сайн сонсоорой. За. За сайн байцгаана уу? За өнөөдөр энэ олимпик сурталчлах энэ аянд төрөлх сургуулийнхаа дүүнэртэйгээ уулзж байгаад маш их баяртай байна. Тэгээд та насыг өнөөдөр харсан чинь бас өөрийнхөө бага насыг харахад орсолдмаар тийм сайхан сэтгэл төрж байна. Та нас шиг багтаа одоо бас ингээд секс тууланд яваад хичээлдээ яваад өнөөдөр ийм амжилт үзүүлэн ийм тамирчин болно гэдгийг мэдэхгүй бас ингээд явдаг байсан. Тэгээд өнөөдөр энэ олимпизмын хөдөлгөөний сурчлах аяд ахын олимпиад оролцож исэн тэгээд тэр туршлага тэр ямар байсан олимп ямар гоё гэдэг талаар ярилцахаар өнөөдөр сургуулийнхаа удирдлага болон багш нарын чинь хүсэлтээр өрөлцөн ирсэн байна. Дэлхийн эхний топ 16 хүн нэгжинд чөлөөтхийн төрөлд бол олимпиад барилддаг. Өнөөдөр хүмүүс зөвхөн сургууль дээр чөлөөтхийн секц дуулан хичээлж байгаа юм. Хэдэн хүүхэд хичээлж байгаа? 30-аад хүүхэд хичээлж байгаа тийм. Энд 30-аад хүүхэд хичээлж байна. Спортын ордонд бас нэг 30-аад хүүхэд хичээлж байна. Төв аймгийн Сумдад бас нэг тодорхой хэмжээний хүүхдүүд хичээлж байгаа тийм ээ. Тэгээ нийт Төв аймгийн хэмжээнд гэтэл нэг хамгийн бага дүнгээр дангийн урлагт тэмцээнд 2-300 орж байна. Тэ 2-300 хүүхэд орж байна. Тэгэхээр нийт Монгол улсын хэмжээнд хэдэн хүүхэд хичээллэх үү? 21 аймгаар үржүүлэхэд нэг 40 олон хүүхэд болно да. За тэр дундаас улс орн болгоод манайх бол 3 сая хүн амтай улсад ингэж хичээлж байна. Тэрнээс Япон, Америк гээд 300 сая хүн амтай, 120 сая хүн амтай энэ улсуудад хэдэн хүүхэд яг энэ спортоор хичээлж байгаа. Энэ дундаас ялгараад тодроод тэгээд тууштай байгаад тэгээ хамгийн сүүлд нь эхний 16-ад ороод олимпиад орно гэдэг бол маш их хөдөлмөр байдаг юм аа дөнрөө. Тэгэхээр өнөөдөр олимпиад орж байгаа тамирчдыг та бүхэн бас энэ өнөөдөр гаднаас нь хараад маш олон хүмүүс бас их орны нэрийг гаргаж чадсангүй гэх ингээд шүүмжилдэг тийм биш. Тэр залуучууд өөрсдөө хамаг чадал хөдөлмөрийг гаргаад тэр олимпиад оролцож байна. Тэр олон мянган олон сая хүүхдүүд дундаас тодорч гараад тэнд барилдаж байна. Энүүгээрээ биднес дэлхийд 100 гаруй 200-аад улс байна. 200-аад улсын 16хан улс нь тэр жинд барилдана. Тэгэхээр биднес их орныхоо нэрийг тэр олимпийн дэвжээд давцанд гаргах гэж нэрийг дуудуулах гэж тэнд барилдаж олимпиад орж байгаа. Олимп гэдэг бол одоо цаг үед улс орнуудын өсөлтөөний маш том талбар. Олимпиад хэрхэн амжилт гаргаж байгаа тэрүүгээр улс орнуудыг хөгжлийг тодорхойлдог. Та бүхэн спорт сонирхож мэддэг, олимп үздэг гэж би найдаж байна. Олимп үзэж байхад олимпийн алтан медаль авлаа гэхэд дандаа л хөгжилтэй Америк, Орос, Япон, Канада, тийм ээ, Норвеги гэдэг бүхний олимп сайхан болсон шүү дээ. Энэ орны улсууд медаль авч гаргаж байгаа. Энэ цаагаараа юу гэж ирэхээр спорт гэдэг бол улс орны хөгжлийг бас тодорхойлж байгаа зүйл шүү. Улс орны хөгжлийг тодорхойлж байгаа гэдэг биднес
Одоо миний дүнээр дараагийн олимпиад оролцох тамирчид энэ дунд байж болно. Би байгаа гэдэгт итгэлтэй байна. Та нас хичээж чадвал дараагийн олимпиад оролцсон. Дараагийн олимпиад оролцсноор бид нар ямар том гавь байгуулах вэ? Хамгийн наадаж сургуулийн нэрүүд тийм үү? Улс орлоо гарна. Аймагтаа гарна. Улс орлоо гараад ирэхээр аймаг орон нутгийн нэрүүд гарна. Энэ Төв аймгийн хөгжтэй, энэ манай Төв аймгийн хөгжт ийм ундаг явуулж яах гэдэг. Бүр цаашлаад төвлөхөр орохоор энэ Монгол улсын хүн болно. Тэгэхээр биднээс хичээж зорж чадвал өөрсдийнхөө нэрийг эцэг хийхэн олгосон тэр нэр хүндийг дэлхийн давсанд гарах бүрэн бололцоотой шүү гэж бас дүүнэртэй захиж хэлмээр байна. Тэгээд өнөөдөр төрлөх сургуулийнхаа дүүнрийг үнэлээд ах нь энэ арга хэмжээнд оролцохоор ирлээ. Тэгээд эрэхтэй бас Рио де Жанейрогийн олимпиад бас өөрийн гэсэн олимпиад явахад тамирчдад захиалж хувьцын яг хувь захиалж өгдгийг. Тэгээд өөрийнхөө надад захиалж хийж өгчөөс өөрийнхөө пижакстомыг өмсөөд өөрийнхөө бас төр төмөндөө өнлүүлсэн гавьяатын шар тэмдгээд зүгээд ингээд дүүнер дээр хүрэлцэн ирсэн байна. Намайг Итгэл мөх гэдэг. Би Хүмүүн зохисол бүрдүүн сургуулийн 7 бие ангид сурдаг. Би өнөөдөр тамирчин мандах нарантай уулзаа маш их сэтгэл өндөр байна. Би одоо энэ чөлөө төвхийн хичээлээд энэ жил анх удаа хичээлж байгаа. Одоо би Монгол улсынхаа нэрийг төв дэлхийд гаргасан мундаг алдартай тамирчин болно гэдэгт итгэлтэй байна. Би энэ жил хичээлж байгаа ч гэсэн энэ жил аймгийн аваргын тэмцээгээр хөл медалийн төлөө үзээд хожигдсан. Тэгэхдээ би ялагдсан ч гэсэн дараа ялна гэж бодоход итгэлтэй байна. Баярлалаа. Намайг инфолтын нэмээд гэдэг. Би Хүмүүн зохисол бүрдүүн сургуулийн 7 ангид сурдаг. Тэгээ өнөөдөр мандах нар ахыхаа ялцхан цуугаад их юм ухаарч ойлгож авлаа. Би чөлөө төвхийн дугууланд яваад 4 сар болж байгаа. Тэгээд том болоо мандах нар ахшид төв дэлхийд нэрээ дуудсан хүн болно. Яг яах вэ та баярлалаа. Ямар зорилготой яг барилтыг гэж яах хичээлээс юм байлгүй. За ахын бодлол өөрөө би айгу хөдөлгөөнтэй одоо ерөөсөө юм хийж үзье гэсэн айгу их тийм хөдөлгөөнтэй хөвд байсан. Тэгээд одоо энэ аймгийн зам модны саад мадан дээр ингээд зүгээр жоохон бахтай ингээд нэг төмөрдөөгөр биднээс одоо жоохон хүмүүсд алхаад тоглодог штеп. Ойчхгүй тэнцвэр алдахгүй гэл нэг утсан дээр явж байгаа шиг тэгж явж байгаа л ойч толгоогоо хагалдаг тийм хүмүүс. Тэгээд би бүхий сэгсэнд орсон тэн дээр аюу гоё олон төрлийн хөдөлгөөн зааж өгөөд тэгээ янз янзын мэх техник акробатын дасгалууд сураад тэгээд ирсэн тэр маань аюу гоё сонирхолтой надад. Тэрнийхээ хэрээр би нөгөөдөлтөө аюу их явах дуртай болоод сүулдэ тэргүүрээ хичээлсээр сүулдэ барилдах дуртай болоод барилдах нь өөрөө бүр гоё болоод тэгээд үргэлжлүүлээд өнөөдөр нэг 13 настайгаас өнөөдөр ах нь 30 нас хүртэл 17-8 жил 31 нас хүртэл одоо ингээд тууштай явсан учраас өнөөдөр ийм амжилтанд хүрэж байна. Олимпийн хүмүүжил 3 сарын аяныхаа хүрээнд өөрийнхөө төрлөх аймагаас төрөг авсан нэгэн алдартай тамирчин олонтой та бүгдийг уулзуулж байна. За та бүхэн таньж байна уу? За их сайн байна. Өөрийнхөө Төв аймгийн хүүхэд гэдгийг мэдэх үү? За тэгэхээр бидний бахархал бас нэгэд үзчихсэн тийм ээ. Тусгай хараад өнөөдөр маш их баяртай байна. Тэгээд одоо төвчөний олимпиад сая оролцоод ирсэн. Юуны төвдөр оролцлоо? Цааны спортын төвдөр оролцсон тийм үү? За ийм сайхамшигтай тамирчнуудтай уулзалтад үйл ажиллагаа. Нэс нэг мэдээ.
2006 оноос бол таны спортоор хичээлж ирсэн байгаа. Тэрнээс анх бол ер нь анхнаас спортоор аягүй явдаг хүүхдээс 12-13 наснд болохоор миний бол сакс волейболын тэмцээнд ангитай зөндөө олон тэмцээн болоод орж ирсэн байгаа. Тэгээ 2006 оноос болохоор яг Гүнгээ сэтгүүлийн сан гэдэг зүйлийг сонгон хичээлээ өдөө удаа ингээд бэлтгэл сургуультай хийгээд ирсэн байгаа. Тэгээд миний ажил гэх юм бол яг 2014 он цаашгийн өвлийн олимпиад оролцож ирсэн. Сая Пекин 2018 өвлийн олимпиад оролцсон байгаа. Мэдээж олимпич бол 4 жилийн болдог. Олимпийн 4 жилийн цэглэлээр бэлтгэл сургуультай хийгээд тэмцээн олон тэмцээн оролцоод байгаа. Дэлхийн Монгол улстай маш олон тэмцээнүүдэд орсны хэсэг олимпийн ирэх гэдэг зүйлийг авдаг байгаа. Зүгээр бэлтгэл сургуультай хийж явж байгаа олимпийн шоунд орсгүй олон улсад тийм олимпийн ирэх цогцолох зөндөө олон тэмцээнүүдэд оролцож байгаа олимпийн ирэх аваад оролцсон байгаа. Олимпийн баялаг гэдэг тэгээд Олимпийн танцын холбооны сүлжээгүүд нийтлэг олон улстай Монгол гэдэг нь арсан нэрийн баярлалаа. Манай хүмүүс спорт маань чанарч хичээл болон багц юмтай тэгээд тайвуур зүйл спорт хийж өглөө тэмцээн хийсэн өглөө хийж өгөх. Тэгээд зуны үеэр яаж хийдэг вэ? Шантрах зүйл гарчсан. Тэгээд яаж даван хийсэн бэ? Координатор зуны бэлтгэл байгаа. Раадтай бэлтгэл хийдэг байгаа бид. Тэгээд раадтай бэлтгэл хийх нэг цаастай гэж байдаг. Асмар цаастай байх байхгүй. Яг манай тийм зөвхөн тийм талбай байдаг. Ийм ч нэг өглөө ирэх юм болоод ингээд одоо хөдөө орон нутгийн хөдөлгөөн багтай зам биш тийм. Машин баг явдаг тийм зам биш. Хичээлдэг. Тэгээд зарим хүмүүс одоо ойлгохгүй шүү дээ гэж. Яг бодож байгаа юм цаан намаар хэлж. Та нар бодож тоглох газар аваад тоглох. Тэр найрыг хүчлээ гэдэг. Ер нь ихтэй одоо манай таны орбыг хөгжиж байгаа хөгжиж байгаа үеийн спортыг хөгжүүлэх тал дээр аягүй ажиллаж байгаа. Энэ нөгөө манай таны орбоо дараа нь гүйлтийн таны талбай дээр ротны бэлтгэл хийх талбай энэ доо байгуулсан авсан байгаа. Болсон энэ цагаан газ дурсгалын газ бас хийгдсэн одоо ирсэн усууд энэ хүндэт тамирчид төгсөгчд ийм усуудаа гардуулахаар ингээд ард талын хөшүүн дээр нь болохоор Олимпийн 5 цагтай энэ хөшүүн дээр болохоор Төв аймаг болоод хүмүүс зөвхөн сургуулийн доогдын ус нүүд гардуулжээ. Хөдөлмөр хөлс хүчээ тэсвэр төвчээрийг одоо гаргаж иж ийм амжилтанд хүрдэг нэ гэдгийг ойлгосон байхаа гэж бодож байна. За ингээд манайх нар маань бол 10 хэдэн жилийн өмнө танилцаад адилхан энэ тун сургуулийн сурагч байлаа. Өнөөдөр гэтэл одоо энэ сургуулийн маань бахархал Төв аймгийнхаа бахархал за мөн одоо Монгол орныхаа бахархал дэлхийд одоо шансаагаараа үлддэг ийм одоо тамирчин болсон үнэхээр одоо бахархаж байна. За ингээд манайх нарандаа 2020 оны Олимпиад амжилт төсөө. За мөн одоо сансан бодсон болгон чинь сэтгэлжлэн бүтэх болтугай гэж сургуулийнхаа нийт сурагчдын өмнөөс энэ багш нарын өмнөөс одоо амжилт сайн мөхний хүсээрээ.